20 минутын хот концептыг ярьж байхад нэгт нь хоёрт нь сая үндэсний баялагын сангийн тухай хууль батлагдаад хуримтлалын санд одоо Эрдэнэс Монголын эзэмшлийн одоо 34% давагдах ногдол ашиг 500 тэрбум төгрөг шилжээд ингээд нийтдээ ипотекийн зээлийн их үүсвэр 1.2 их 80 боллоо. Мэдээж энэ бол 100% Улаанбаатарт бас зарцуулагдана гэсэн үг биш те. Яг Монгол банкны тооцоололоор бол нэг 10,000 айл өрх бол энэ 24 онд багтаад ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдэж байна гэж тооцож байгаа. Үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа мэдээлэлээр бол одоо зах зээл дээр ингээ яг борлогдоход бэлэн болцсон 9700 орон сууц байгаа. За мэдээж яг энэ гаргаж байгаа зээл болоод нүүдэлтэй эрэлт нийлүүлэлт бол хангагдахаар. Гэхдээ хүмүүсийн тавьж байгаа гол асуулт бол эрчим хүчний дэд бүтцэл бидний яахааргүй хязгаарлагч хүчнэл болчиход байгаа. Хот бол та түрүүн бас яриандаа олоодад урдсан те дэд бүтцийн хязгаарлагдмал байдал бол хотыг тэлэхэд бол энэ саад болж байгаа гэд. Тэгэхээр сая бас хот одоо бондын шийдвэр энэ засгийн газар дээр гараа явж байна. Ер нь яг энэ эрчим хүч дээр яг голчлон яаж анхаарах чинь ямар төлөвлөгөө байна. Энэ бол бас хүмүүсийн бас чухал ойлгож авсан сэдв болчиход байна шүү дээ. Тэ асуудал болчиход байна. Өнгөрсөн үеж бас хүнд өвөл байлаа. Хязгаарлалтууд хийгдлээ.